50-ны хааны ордон музейд байгаа тэр 15 хатны хөр зураг гэдэг. Хувлын хатан чаби тэргүүтэй. За тэгээд энэ хаттын бохтог бол маш гоёмсог ийм эрдний шигтгэгээрсэн алтан ийм чимэглэлээр чимсэн байна. За энийг бол цог гэж нэрлэдэг байсан юм байна гэдэг нь бол тодорхой болсон. Цог. За тэгээд Монголын нууц төвчөнд бас нэг ийм хэсэг байгаа. За энэ дээр нөгөө бүх татны урдны нөгөө өсөөр нэрэгдүүд болгоод авдаг шүү дээ. Тэгээд хатнаа буцааж авахын тулд тойрол хаан эцэг Жамуухан антайгаа хамтраад 3 мэрэгдийг товлж байгаа. Цорхон гэрийн цохлож цогтой эмсийг арвилж сэлэнгийн талхуун гаралд ичрүүн гэж ингэж гарч. За тэгээд энийг бол Германы алдарт одоо Монгол судлаач Эрих Хейнш бол за энэ цогтой эм гэж одоо юу гэсэн үг вэ гэдэг бол энэ малгай байна тий. Тэр дотноо тэр нөгөө гүүгүү малгайтай эмхтэйчүүдийг хэлсэн байна гэдэг бол хамгийн их зөв тайлбарсан.